За самано сананда энэ удаагийн уншлагада давтай морил. За энэ уншлага нь түүний таныг гих зүрхнийхэн чин сэтгэлийн үнэн нэг харах уншлага байх болно. За 3 групптэй мэдрэмжтэйгээ холбогдож байгаад группээ сонгоорой. Группүүдийг танилцуулъя. Групп номер 1 нь Зүги ба Анар Жимс 26-гийн тоотой үр бүтээлч гэсэн утгатай хөзөр байна. За групп номер 2 нь болохоор Raccoon гэдэг амтаа. Энэ Raccoon-гийн амтыг монголоор нь би болор төлсөн чи илэг угаагч гэдэмгэн The Sycamore гэдэг хэмжимстэй 33-ын тоотой сониуч зан гэсэн нэршилтэй хөзөр байна. За групп номер 3 нь болохоор Халиу Otter амар амгалан гэдэг утгатай 39-ийн тоотой хөзөр байна. За сайхан мэдрэмжээ мэдэрч байгаа 4 тамийн татгдсан группийг сонгоорой. За групп номер 1 уншлагадаа тавтай морил та Зүги ба Анар гэдэг жимсийг сонгосон байна. За энэ хөзөр нь болохоор маш их ач холбогдолтой, сүнсний утга учиртай холбоотой тим харилцааг бэлэгдэж байгаа юм шиг нэрхтээ хөзөр байна. Бас их өөдрөө, гэгээлэг хүмүүсийг бэлэгдэж болно. За бас уурлах шархалсан үеэрээ нэгний хатгаа ичдэг тийм хүмүүсийг бас бэлэгдэж болцсошгүй. За уншлагаа эхлэхээс өмнө сайхан энергийн шалгалтыг хийж өгөөд групп номер 1 нь яг таны групп мөн үгүй юу гэдгийг нь баттай болгоод өгье. За групп номер 1-ээс ахиулсан энергийн шалгалтыг нь харуулж өгөөрэй, баярлалаа. Knight of Wands саваагийн ханху ядралт урагшилмааргүй үргэлжилмээргүй үргэлжлэхэд хэцүү гэсэн үзэр гарч ирж байна. King of Pentacles санхүүгийн тогтвортой байдал, ажил карьерийн амжилттай байдал. The Fool serious байдал. За нэмэлтийнх нь энерги нь юу гэж гарч ирж байна вэ гэхээр би ерөөсөө дэмий юмн дээр энерги өрмээргүй байна гэдэг үг сонсогдож байна. Энэ таны талаар та ийм бодолтой байгаа болвол энэ таны групп мөн тэгээ таны нөгөө асуудалж байгаа хүн ийм хариу өгсөн ийм байдалтай байр суурьтай байгаа болвол энэ бас таны групп мөн гэсэн үг юм аа. За тэгэхээр энергийн шалгалтын баталгаа нь юм байна. Тэгэхээр энэ ерөөсөө маш юм сериос хүнийг ажил хэрэгч хүнийг бэлэгдэнэ. Ажил хэрэгч сериос те ийм жоох хүүхдийг шиг сэтгэл зүрх гэсэн ийм эрсдэлтэй алхам хийхгүй гэдэг ч юм уу. Би ухаантай зүйлийг хийн, зөв зүйлийг хийн, ажил дээр анхаарна, амьдрал дээр анхаарна, өөрийн ажил амьдралаа яа гэж ээж юу юм хамаагүй хэрдэл гэдэг ч юм уу. Тэгээ юун заяаны хань, юун хачин краш гэдэг. Тиймэрхүү байр суурьтай хүнийг гэлтгэж байна. За одоо хөзөр дээр нь болохоор та болон түүний байр суурийг нь харах болно. Тойрын харилцаа юу ямар шүү байдалтай байна вэ гэдгийг нь хараад өгье. За харъя. Зүүн талын хүн таны хөзөр гэж харах болно. Гэхдээ зүүн талын хүн, баруун талын хүн хоёрын байр нь солигдох боломжтой юм шүү. За зүүн талын хүний хөзрийг харъя. 4-ийн элт гологдолт гэдэг хөзөр гарч ирж байна. Стресс, сэтгэлийн шарх, хэцүү юмнаас зүүгдэх гэдэг дөр зураг гарч ирж байна шүү. Групп номер 1 таны хөзөр 2-ийн элт. Окей. Нөгөө нь болохоор сонголтоо хийсэн, шийдрээ гаргацсан, шийдвэр гэдэг хөзөр гарч ирж байна. Шийдвэр. За энэ харилцааны одоогийн байдлыг нь харъя. За хоёрын нэгнээ гих бодол мэдрэмжүүдийг нь харъя. Seven of Pentacles тухтай байдал. Тухтай зүйлдээ найдах. Яагаад би наадах гэлч үү? Найдах. Тухтай зүйлдээ, тухтай дассан зүйлдээ найдах. За түүний таны түүнийг гих бодлыг харъя. Бодол мэдрэмж Knight of Cups. Eight of Pentacles. За түүний таны гих бодол ба мэдрэмжийг харъя. Маш олон үзэрнүүд гарч ирж байна. Окей. Холбоос бол харагдаж байна. Бодол зүрхний бодол мэдрэмжийн холбоос бол байна. Ace of Cups. Eight of Pentacles.
attraction. За би бол уншлагыг байгаагаар нь харж байгаа чигээр нь хэлнэ. Чихэн цэцэг ургуулахгүй шууд хатуухан хэлнэ. Гэт би зөндөө өмнө нь анхааруулж хэлдэг байсан ялангуяа хайр дурлалын уншлага дээр тий. Тэгээ тэгж хэлэх тусам юу хэрвээ гоё мэдэд дуулах юм бол тэр гоё мэдэн дөрвтэй тэр чинь нэгэрэ жинтэй итгэж болно гэдэг ч юм уу итгэл даахууц болчихж байгаа гэсэн үг. Заавал би нэг амар хүмүүс ингэж нормалгаад тий заавал шархлуун харуулад ингээ заавал өвтөхгүй байгаад бол биш. Гэтэ энэ харилцаанд хангалттай таталцал яг одоо байхгүй байгаа нь асуудал болоод байна гэж харагдаж байна. За хоёрын энэ харилцаанд байгаа байр суурь яагаад ч юм яаж хийж байгаа л юм санхүүгийн амар амгалан гэдэг зүйл дээр эргэж ирээд байна. Энэ зүйл маш чухал байгаа даа. Ажилсаг байх, тий ажил амьдрал хангалуун байх гэдэг зүйл хоёуланд нэлээд чухал байгаа даа. Энэ дээр бол хоёр санал нийлдэм байна. Гэхдээ хоёулаа хамтдаа байх гэдэг ч юм уу тий хоёулаа хамтдаа байх энэ харилцааг авч хөрвүүлэх эсвэл энэ харилцаанд сэтгэлийн юм ярих. За гэд ярьжсэн чинь надад гинэт дуудлага орж ирлээ. Дуудлага тийм тэгэхээр та энэ хүнээс удахгүй гинэт дуудлагаас авах боломжтой. Тэгэд орж ирсэн дуудлага нь эхэндээ юм жоохон ундуудсан ингээ болохгүй байхын яагаад байгаа гэсэн байдалтай дуудлага орж ирэх боломжтой. Гэхдээ та түүнтэй та өөрийнхөө энергийг цэмцгэр байлгаа та өөрийнхөө байр суурийг айгүй юм ойлгомжтой зэгцтэй байлгаж өгч чадах юм бол бас өөдрөөг ашгүйдэ гэдэг ч юм уу те эсвэл нөхцөл байдлыг жоохон ажил хэрэгсэг хандаж чадах юм бол нөгөө нааштай аваад сэтгэл нь тайвширч өгч чадхаар харагдаж байна. За тэр энэ хүний яг гол ундууцлан гэдэг тэгэхлээр энэ харилцаа ерөөсөө үр бүтээмжинд нь ашигтай биш байгаа даа гэдэг ийм ундууцал нөгөө хүнд нь байна. Тийм л яг таныг ингэж голоод байгаа даа ч таныг их голоо, таныг шүүмжлээд таныг л буруу шаагаад байгаа гэхээсээ илүүтэйгээр тэр хүн тантай байх харилцаа энэ харилцаа ер нь миний амьдралыг урагшлуулахгүй гэсэн нэг тийм бодол бол нөгөө хүнд нь байна. Тийм учраас шийдвэр гаргацсан. Энэ нэг талаараа тухайн хүн юм нюанстай шийдвэр гаргаж чадахгүй байгаагийн шинж тийм хүн чинь ингээ бас бодно. За энэ нөхцөл байдал миний аж амьдрал жоохон сөрөг байж болно. Гэхдээ бас энэ зүйлээс юм сурах юм да гэдэг ч юм уу тийм эсвэл амьдралд чи ажил хамгийн чухал зүйл биш шүү дээ гэж бодох гэх жишээний одоо жишээлбэл хүн болгон л ухаантай шийдвэр гаргая, санхүүдэд ухаантай шийдвэр гаргая гэж боддог байсан бол хинч хүүхэдтэй болохгүй шүү дээ тийм үстэй тийм. Яагаад бол хүүхэдтэй болох, үр хүүхэдтэй болох за өөр одоо юу гэдэг сургуульд сорих гэдэг гэх мэт иймэрхүү зүйлсүүд дандаа л юм амар их стрессийг дагуулдаг, амар их энергийг зарцуулдаг дагуулдаг. Тэгснэ үр шим нь юм эрсдэлтэй зүйлсүүд байгаад байдаг тийм үү. Тэгэхээр юм прагматик буюу практик байдлаар хүн ерөөсө 100% амьдралаа авч явдаг байсан бол хинч хүүхдэд болохгүй, хинч сургууль сурахгүй, хинч шинэ ажил эхлүүлэхгүй, хинч төсөл хийхгүй, хинч урлаг бүтээхгүй болж байгаа байсан тийм үү. Тэгэхээр таны энэ харуулж байгаа нөгөө хүн жоохон биш нэлээд хаагдмал бодолтой байгаад байна. Нэлээд энэ харилцааны талаар таны талаар нэлээд хаагдмал бодолтой байгаад байгаа учраас бас ерөөхдөө энэ асуудлыг их лавшруулж бодох хүсэлгүй, тэнхээгүй, сэтгэлгүй байгаад байгаа учраас эсвэл шийдвэр гаргацсан байр суурьтай байх гад байна гэж харагдаж байна. Тэгээд тэр хүн болон та хоёрын байр суурь бас солигдож болно. Энийгээ та өөр аягүй сайн мэдж байгаа. Нөгөө хүн мөн л андаа гэдгээ та өөр бас мэдж байгаа. Хэрвээ таны талаар хэлээд байгаа юм шиг сонсогдож байгаа бол саний мессеж нь таны талаар мөн байсан л гэсэн үг юм шүү. Энийгээ та өөрөө маш сайн мэдэж байгаа. За таны байр суурь болохоор энэ харилцааны төлөө хичээнэ гэсэн байна. Буруу хэлсэн үү яацсан. Энэ саний зүйл зөв байсан ч гэсэн үгүй штэ гэдэг ингээд толгоос ихсэрч магадгүй мэдрэмж авлаа. За тэгээд таны хувьд болохоор бодлын түвшинд энэ хүн ангаахгүй байна, тэр хүн ангаахгүй байна, хин нэг нь л ангаахгүй байна, юмаа их хөгжихгүй байна гэсэн ийм бодол таны толгойд их эргэлддэг гэж болцсоошгүй. Энэ ингэсэнгүү шүү дээ. Би хичээгээд би ингээд гой яамаар хахад энэ хүнд ихгүй байна гэдэг ч юм уу те. Ийм
бодлууд бол харагдчихээн. За одоо бүгдээрээ энэ хүний зүрхнийхэн чин сэтгэлийн үннийг харъя. Тэгэхээр зүрхний чин сэтгэлийн үнэнд айгүй хол аваад байна тийм үү? Энэ юусоо дандаа юм бодлын түвшний за юу надад зөв билээ, юу надад буруу илээ гэдэг дээр юм гадна түвшний, логик түвшний зүйлсүүд маш их явагдаж байна. Юм усны элементтэй үзрүү баг байхгүй, энээс өөр байхгүй, энэ хайр гэдэг үзэр доош харсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүн бол хайр гэдэг зүйл бол дэмий гэж баг ингэ шийдсэн бодсон. Яваад байна л гэсэн үг. Тэгэхээр энэ уншлага яг харилцаанд үнэхээр хэрэгтэй байгаад байна. Ялангуяа ингэж их төгжигдсэн, хаагдсан. Тэгээ таач дээр нөгөө хүнч төр хоёулаа аль нь өөрийнхөө зүрхнийхээ чин сэтгэлийн гол үнэнтэй ерөөсөө холбоотой биш байгаад байна гэж харагдаж байна. За тэгэхээр одоо түүний зүрхнийхэн чин сэтгэлийн үннийг нь харъя. Юу гарч ирэх нь вэ? Тийм та болохоор бас яг энэ харилцаан дээр энэ хүн дээр ажилланаа ингээд нухсан хിവэрэ байна гэх нэг шийдсэн зүйлээ аваад энэ тэр хүн ч гэсэн шийдсэн, та ч гэсэн шийдсэн, та хоёулаа л ерөн шийдсэн шийдэмгий шийдчихсэн усуд байгаад байна. Гэхдээ шийдсэн байгаа зүйлсүүд нь хоёулаа юм жоохон зөрүүд юм дээр хоёулаа жоохон зөрүүдл шийдэд байгаа харагдаж байна. True love. Wow, жинхэнэ хайр огт хүлээгээгүй байхад гарч ирнэ. Гинэт гарч ирдэг зүйл юм аа. За энэ өдөр нисэж гарч ирж байна. Cherish, нандагнах. Гүн. За тэгэхээр энэ харилцаанд болохоор зүрхний мэдрэмжийн холбоос бол яг ялтчгүй байгаад байна. Байхын хувьд бол байна. Ерөөсөө юм холбоос байхгүй харилцаа бол биш. Тэ зүгээр юм хоосон юу ч байхгүй, энэ харилцаанд юу ч байхгүй гэж энийг хэлсэн бол буруу хэлсэн байна. Энэ харилцаанд юм байна. Яалтчгүй гүн холбоос байна. Гэхдээ тэр гүн холбоосод хоёрын хинэнч нандинахгүй байна. Ерөөсөө энийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дотоод энэ мэдрэмж дотоод зүрхийн хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэ? Тэгээ энийг хүлээн зөвшөөрөхгүй яваалах юм бол гинэт нэг өдөр ухаарах өдөр ирнэ. Тэгээд энэ хитрхи оройтч юм бол жоохон харамсах шаналх нөхцөл болно. Хангалт яг зөв үед нь ухаарах юм бол энэ харилцаа урагшлах, нийлэх юм сэтэл болж болно. За түүний зүрхнийх нь гүн үг нь болохоор би жинхэнэ хайр гэдэг зүйлд итгэдэг. Би миний чамайг их мэдрэмжүүд маш гүн уурсдаг. Гэхдээ энэ зүйлийг би хүлээн зөвшөөрмөргүй байна. Энэ зүйлээс би айж байна. Эсэргүүцмээр байна, болмоор байна. Энэ зүйлсийг мэдрэмээргүй байна гэдэг ийм үг гарч ирж байна. За. Зүрхнийхэн чин сэтгэлийн үгийг нь өргөжлүүлэн сонсъё. Balance. Тийм миний чамаа гэх мэдрэмжүүд намайг миний төвөөс алдагдуулах гэдэг. Би миний чамаа гэх мэдрэмжинд би өөрийгөө автуулах юм бол энэ мэдрэмжээ хүлээн зөвшөөрөх юм бол гүнээс нь мэдрэх юм бол би өөрийнхөө төвийг алдах гэдэг. Тэгээ би өөрийнхөө зөв буруу аяалахаа болоод баруун зүүн тэнцвэргүй болоод ингээд би хөмөрөх гээд байгаа юм шиг амьдралынхаа зөв чигийг алдах гээд байгаа юм шиг амьдралынхаа нэгэн талбарыг бүх тэр чигт нь алдаад ер нь унаад хөмөрөх гээд байгаа юм шиг санагддаг. Тэгээ би хэрвээ харилцаанд орох юм бол үерхэлд орох юм бол бүх талаасаа энэ харилцааны бүх юм нь тэгшгийн юм байна, жигд юм байна, тэнцвэртэй юм байна гэсэн ийм сэтгэлийн амар амгаланг би мэдэржээж л хүнтэй харилцаанд орно. Гэтэл миний чамаа гэх мэдрэмж ерөөсөө л намайг үнэхээр хөмрөгдөг. Яаж чарсан баланстай, яаж чарсан тэнцвэртэй байх боломжгүй мэт санагддаг гэж ундуудсан байна. Зүрхэн гэж айсан байна тий. Pluto rebirth. Магадгүй би чамтай хамт байхын тулд үнэхээр одоо насаараа шинээр мэдлэх шаардлагатай байж мэднэ. Магадгүй өөр насанд, эсвэл өмнө насанд. Эсвэл би өөрөө цоо шинэ хүн болж хувирах хэрэгтэй байх. Бүр үнэхээр
Миний чамаа гих мэдрэмж үнэхээр надад аюултай санагддаг, осолтой санагддаг. Тэгээ дээрээс нь би чамтай энэ их мэдрэмжээсээ болоод эвтэй харилцаж чадахгүй байгаа юм шиг санагддаг. Чамтай нийлчих юм бол одоо байгаа түншүүдээсээ хагаралцах юм шиг санагддаг. Бүх зүйлийг алдах юм шиг санагддаг. Бүх зүйл хувраад үхээд шинээр мэдлээд ингэх юм шиг надад зүм мэдрэгддэг. Иннээсээ би айж байна. Гэхдээ надад ийм мэдрэмжтэйгээ хамт сайхан амьдрах чин сэтгэлийн хүсэл бол би мэдрэмжтэйгээ хамт байх, хайр гэдэг зүйлтэй хамт байх, хүнтэйгээ хостойгоо маш сайхан арга бэлэг мэт харилцаатай байх хүсэл, чин сэтгэлийн хүсэл байдаг гэдгийг би өөрөө хүлээн зөвшөөрдөг өө. Гэхдээ их хэмжээний тэмцэл, хэрүүл маргаан, асуудлууд, тэнцвэргүй байдлууд үүсээд байнгут тийм арга бэлэг шиг сайхан харилцаа байх боломжгүй юм биш үү дээ гэгч бодох болдог. Ер нь л би арга бэлэг шиг сайхан харилцаанд итгэхээ болсон байгаа. Энэ зүйл боломжгүй юм биш үү дээ гэж бодож байна. Гэж айдаг. Тэгээ жижиг тэмцлүүд энэ харилцаа угаасаа тэнцвэртэй биш гэж намайг айлгадаг. Тэг чи өөрийгөө хайрлж, өөртөө санаа тавьж, өөрийнхөө амьдралыг цэцэглүүлээсэй. Энэ их намаа гэж байгаа энерги өөртөө хандуулаасай гэж би чамд аягүй хүсдэг. Чи хэрвээ ингээд өөрөө хангалуун, өөрийнхөө байгаа байр сууриндаа хангалуун, тогтвортой, тэнцвэртэй мэт харагдах юм бол магадгүй би чам руу ойртоход арай аюулгүй санагдана. Надад арай тухтай санагдах юм болов уу? Би чамааг ингээд бай газараа тогтож суугаад орчноо цэцэглүүлээд өөр дээр анхаараа цэцгэлж байгааг харахыг маш их хүсэж байна. Гэхдээ тэгсэн ч гэсэн энэ нь би чам дээр тогтно гэсэн амлалт бол ерөөсөө биш ээ. Надад боломжууд үнэхээр хаалттай байгаа юм шиг санагддаг. Миний мэдрэмж зүрхэн дотор нэг л зүйл хаалттай, блоктай байгаа юм шиг мэдрэмж бол яалтчгүй төрдөг. Чи хэрвээ амгалан сайхан байх юм бол би чам руу жаахан дөхөж болцсошгүй, дөхөхөд амархан байх юм шиг санагдаад санагддаг. Гэхдээ тэгсэн ч гэсэн би гүйцэд харилцаанд орж, гүйцэд чамтай нийлж, гүйцэд бүрэн сэтгэл шулуудахад нэг л блок, нэг л асуудал, нэг л хаалт байгаа юм шиг санагддаг. Би мэдрээ тэгэхээр бүх мэдрэмжиндээ живгээд байгаа юм шиг юм аюултай хэцүү чулуу голын гол руу ингээд живээ доошоо гүнлүүн орчих юм шиг ийм аюул хэцүү зүйл надад мэдрэгдэхийн хувьд бол мэдрэгддэг гэж хэлж байна. За санаандгүйгээр маш их мэдээлэл гарч ирлээ. Окей. За би энэ зүрхнийхэн чин сэтгэлийн үнэн биш, захиусны чиглүүлгийг би хараадах юм. Энэ уншлагын талаар би юу гэж хэлүүлсэн вэ? Захиусны чиглүүлгийг хараадах юм. Тэгээ баланс гэдэг үзэр дахин гарч ирж байна. Toxic Dontal гэсэн үзэр 4-ийн аяга, депресс. Тэгээ захиусны хэлж байгаагаар бол энэ асуудлыг алдчихгүй ийм ангаах зүйл гэдэг ч юм уу тийм. За уншлагаа хийжсэн чинь дахиад садаа үүссэн. Тэр нь болохоор ус цэвэршүүлэгчний хүн ирсэн. Ус цэвэршүүлэгчний нөгөө юуг нь сольдог хүн, цэвэршүүлэгчийг нь сольдог хүн ирсэн. Тийм. Тэгэхээр энэ нь яг мэрэг уншлага дээр амар нөлөөтэй санагдаж байна. Яг л сахиусныхон зөвлөгөөг харахад бол яг яалтчгүй ангаалт хэрэгтэй л гэж харагдаж байна. Ангаалт хэрэгтэй. Гэтэ ангаагаад дууссан. Ерөнхийдөө ангаалтууд бол айгүй болцсон байна. Дажгүй болцсон байна. Гэтэ одоо гадагшлуулах зүйлс үлдсэн гэдэг санаа харагдаж байна. Ялангуяа энэ devil дэжтгүүргийн хөзөр доош харсан байхлаар ийм toxic зүйлс одоо болцсон дууссан. Гэтэ гадагшлуулах нь үлдсэн буюу одоо тийм юм ингээд болоод дуусны дараах цэвэрлэгээний ажил гэдэг ч юм уу. Тиймэрхүү утга бим.
The Four of Cups нь болохоор юм өнгөрснөөс авч үлдсэн юм үлдэгдэл, сэтгэл готрол. Ийм residual depression гэж одоо хэлэх юм аашин тий. Тийм зүйл бол үлдсэн байна гэж харагдаж байна. За тэгээ уус цэвэршүүлэгчний хүн ирж байна гэхэлэр сонирхолтой байгаа. Энэ уншлагаа дандаа уус энерги айгуу дутагдаад байсан, маш дутагдаад байсан. Цэвэршүүлэлт хэрэгтэй болж таарж байна тийм үү? Нэг уус цэвэршүүлэгчний хүн одоо ирж байна гэдэг чинь өмнөх цэвэршүүлэгчийн шүүлтгүүд нь хугацаанд дууссан байна гэсэн үг. Тийм болохоор хугацаанд дуусчихсан юм хуучны зүйл солигдох хэрэгтэй, шинжлэгдэх хэрэгтэй, maintain болох хэрэгтэй гэсэн үг тийм. Тэгэхээр уншлагатайгаа шууд утгаараа холбогдож байна. Усны энерги нь бөглөрөлтэй байгаад байна тийм үү? Тийм тэр таны асуулгаж байгаа хүн болохоор тэр тухайн бөглөрлийг тайлж авангууд шууд дотор нь ингээд живээд боо юм болох гэдэг юм шиг болохоос айгаад байгаа. Тийм учраас бас яг уу тэр хүн өөрийн хэмжээнд өөрийн байгаа байдлаараа өөрт тухтай хэмжээгээрээ эсвэл аюулгүй хэмжээгээрээ баг-багаар ингээд мэдрэмжээ энерги цэвэршүүлээд гэдэг ч юм уу. Тэгэхээр бас зөв байж болцоошгүй. Миний бодлоор энэ бол уншлагын хэсэг гэж зүгээр миний бодол байлаа. Сайн яг зөвхөн сүүлийн 5 секундын хэлсэн хэсэг. За тийм тэгээд уншлагын үеэр ус цэвэршүүлэгчний хүн садаа болж орж ирсэн гэдэг тэгэхээр тухайн хүний хувьд өдөржин шүнжин хийдэг ингээд бодсон санаа зорилгууд байгаа ажиллаа хийн гэл ингээд бодчихсон тий. Тэгтэл таны гих мэдрэмжүүд ингээд садаа болж түнд орж ирээд байдаг. Групп номер 1 гэл бодох мэдрэх болгондоо энэ их садаа болоод байгаа юм шиг өөрт нь айгу төвхтэй байгаа юм шиг хийж байгаа урдах ажилтанд садаа болоод байгаа юм шиг амьдралынхаа хэмнэлтэнд садаа болоод байгаа юм шигээр хүлээж авдаг тал бол байна. Энэ гэхдээ зүрхнийхэн чин сэтгэлийн үнэн бол биш. Зүрхнийхэн чин сэтгэлийн үнэн болвол таны гих маш хүчтэй эвгүй мэдрэмжүүдийг бол мэдэрдэг. Гэхдээ энэ мэдрэмжүүдтэй биес бол тавиад ингээ бууж өгье гэхэлэр дотор нь ороо живх юм шиг санагддаг айдаг. Гих мэт ийм гол санаа бол гарч ирсэн байгаа. За уншлагын юм байна. Одоо бүгдээ нэмэлт хэсэг лүүгээр шилжээ. Нэмэлт хэсэг дээр нь болохоор сахиусны харилцааг юу гэж бодож ийн гэдгийг харъя. Сахиусны үгийг бүгдээ маш цөөхөн сонслоо. Бас дээрээс нь нэмээд хэрэг та хоёр нийлэх дараагийн удаа уулзах учрах бол хизээвэ гэдгийг нь харах гэж оролдъё. За цаг хугацааг маш олон хүмүүс мэдхийг хүсдэг. Гэхдээ сахиус яг үнэндээ цаг хугацааг харуулах дургүй байдаг гэдгийг сануулъя. Тэгэхээр цаг хугацааны хизээвэ гэдэг тал дээр дөрвтэй хариу гарч ирэхгүй байж мэднэ. Гэхдээ сахиусныхаа нүгийг бүгдээрээ энэ харилцааны талаар сонсё. Сахиус нь дэмжиж гин үү, дэмжихгүй байна уу? Энэ харилцааг их хэртэл гэж тооцож гин үү, тооцохгүй байна уу гэх мэтчлэн төрөл бүрийн мэдээлэл гарч ирэх боломжтой байх болно. За нэмэлтийг авахаар бол доорх холбоосоор ороод шууд авах боломжтой юм шүү. Чатаар бичээд авах шаардлагагүй яг одоо үзэх боломжтой. За тийм байна. Тэгэхээр дараагийн имжлэгээр уулзъя. За групп номер 2 уншлагадаа завтай мэрэл Таракун Басикамор гэдэг хөөрхөн зураглалтай хөзрийг сонгосон байна. За сониуч цан гэдэг утгатай ийм хөзрэн 33-ын тоо 3 4 нэмээд 6-ын тоо болон 3-ын тоо болохоор бүтээлч байдал 2 зүйлээс 3 дахь шинэ зүйл төрөх мэдлэх гэсэн утгатай хөзөр байдаг байгаа. За энергийн шалгалтыг нээж өгье. Энергийн шалгалтын үеэр гарч ирэх мэдээлэл ямар ч мэдээлэл гарч ирж болно. Тэгээ энэ зүгээр л групп номер 2 таны групп мөн гэдэг баталгаа болох зорилготой. За арай. Ace of Swords шин санаа, шин зүйл, шин гарц гаргалгаа, өөрийгөө хуваалцах, өөрийг бусад хүмүүс таны юу гэж бодохыг хамааралгүйгээр шууд шин санаагаа хэрэгжүүлэх, өөрийгөө хуваалцах, харилцаанд орох гэдэг ч юм уу те. Шинэ ажил эхлүүлэх гэдэг ч юм уу, ярилцаж үзэх, нийлдэгээр ярилцах. Чи намайг ойлгохгүй байж магадгүй, гэхдээ хамаагүй хойлоо ярилцъя гэдэг ийм зориулсан ийм энерги байна. Энэ таны талын энерги байгаа бол эсвэл хин нэгэн хүн тантай ийм байр суурьнаас сайхан харьцсан байж болно. Тийм байна. Энерги шалгалт нь юм байна. Ерөөсөө тодорхой, товч ба тодорхой. Тийм одоо өөр юу гэж хэлэх вэ? 3 өдрийн.
Тийм байна. За энергийн шалгалт ингээ боллоо. Айгу хурдан дуусчлаа. Угаасаа ойлгомжтой өөр одоо нэмж дэлгэрүүлж хэлэх юм угаасаа байхгүй болохоор одоо яалтаа билээ дээ. За тэр гол онцлогоогоо оръё. Зүүн талын хүний үзэр таны үзэр байх болно. Баруун талын хүний үзэр таны бодож буй хүний үзэр байх болно. За тэгээд та хоёрын байр солигдох бас боломжтой хэрвээ байр нь солигдсон байвал угаасаа л ойлгомжтой байр нь солигдчихжээ гэж ойлгомжтой байх болно. За таны үзрийг харж эхлэе. Cherry тийм яг л нөө энергийн шалгалтын үеэр гарч ирсэн те төстэй энерги буюу нөхцөлийг урагшлуулах, байдлыг гартаа хатгах, бусад хүмүүс намайг буруушаах үгүй хамаа байхгүй гэсэн энерги таны үзэр дээр гарч ирж байна. За түүний үзэр болохоор тэр болохоор бусад хүмүүс юу гэж бодохыг тоогоод байна. Та түүнийг юу гэж бодох бол тэр хүн өөрөө өөрийгөө юу гэж бодох бол эргэн тойрны хүмүүс юу гэж бодох бол гэдэг нөгөө хүн бол тоож байгаа байдал харагдаж байна. Харилцааны энергийг нь харъя. Жохоо одоо юу гэдэг лээ нүгэ чинь нэг зан характерыг за ингээд юм нэрлэхүү гэх юм зааж байгаа. Нэрлэхүү бэрийн энерги. Үгүй би өөрөө болох чинь. За таны түүний талаарх бодол ба мэдрэмжийг харъя. Түүний таныг бодол ба мэдрэмжийг харъя. За та бол ерөөсөө энэ харилцааг болгоно, шийднэ, зохицуулна гэх үнэхээр шийдсэн байгаа юм байна. Хэрвээ та хин нэгэн хүн дээр ингээ харилцаагаа болгоно, зохицуулна гэж шийдсэн биш байгаад байгаа болвол энэ таны уншлага ерөөсөө биш. Ерөөсөө таны байр суурь гэдэг яг солигдсон, байран солигдсон байж болно. Нэмэгтэй энергийн шалгалтын үеэр бас та нэлээн болгоно надад бусдын юу гэж хамаагүй гэж гарч ирсэн учраас зүүн талын үзэр бол бараг таны үзэр мөн байх гэж би бодож байна. Тийм тэгэхээр энэ харилцаа нэг хүн нь маш өндөр магадaltaгаар таны тал ерөөсөө энэ харилцааг болгоно, урагшлуулна, амжилтыг олно, зохицуулна гэдэг амар өөртөө итгэлтэй зүгээрээ болгоно. Би чаднаа, хоёлаа чаднаа. Би хичээнэ. Одоо ч намайг хүлээж авахгүй байгаа ч гэсэн би тууштай байсаар байгаад болгочноо гэдэг энерги айгүй хүчтэй гарч ирж байна. Ерөөсөө тийм сэтгэл түгшүүр байхгүй, санаа зовнил байхгүй, эго маш цөөхөн ийм бас контролдод ингээд чангаагаад базаад байгаа энерги бас айгүй цөөхөн харагдаж байна. За нөгөө хүний талд бол сэтгэл түгшүүртэй, жаахан ийм reserved буюу те бие жоохон байрсан, санаа зовсон. За яах вэ? Болгоомжтой үйлдэл хийхийг хүссэн, хариуцлагатай байхыг хүссэн, зөв байхыг хүссэн, гологдлтын шархаа бас ингээд тийгээд байгаа байдал харагдаж байна. За харин та хоёрын хоёулангийнх нь харилцааны энергиэн дээр болохоор та хоёр хоёуланд нь өөрийнхөө зүтгэн гэж ярьдаг. Тэг өөрийнхөө зүтгээд байгаа тал бол харагдаж байна. Хэрвээ яг таны талд нэг амар асуудал ноо падаг байхгүй гэж харагдаж байгаа боловч байх боломжит асуудал нь өөрийнхөө зүтгэх. Тэгээ би шийдсэн учраас ингэж л хийн, хинээс ч дэмжлэг авахгүй, бусдын санаа оноог бодолцож үзэхгүй, зовоод чамаагүй зохицуулнаа гэдэг энерги хоёулангаас нь харагдаж байна. Зовсон ч яах вэ? Хоёр хоёулаа л зовсон ч яах вэ гэсэн байр суурьтай байгаа даа. Тийм тэгэхээр танд хэлэх зөвлөгөө, миний бодлоор сахиусны зөвлөгөө бол заавал зов шаардлага байна уу л гэж ойлгуулах гээд байх шиг байна. За одоо болохоор гэтээ бүгдээрээ сахиусны зөвлөгөөг нэмэлт хэсгээс сонсно. Одоо болохоор тухайн хүний зүрхнийх нь чинс танд хандсан зүрхнийх нь чин сэтгэлийн үнэн үгийг нь харцгаая. Харилцааны байдал бол ийм байдалтай байна. За түүний танаас нууцлж байгаа, танд хэлэхгүй байгаа зүрхнийх нь гүн нууц чин сэтгэлийн зүрхнийх нь үнэн юу вэ? Танд юу гэж хэлвэсэн бэ? Ямар ч хаалтгүйгээр, айдасгүйгээр яг үнэн хэлсэн бол The Hermit, The Magician, Долоогийн элт. За би жоохон баталгаа үзэр хараадах юм. Хэлхээс өмнө. Тэр хүн таныг амар мундаг гэж хардаг. Тэгээ би чамаа үнэхээр мундаг агуу гэж хардаг. Маш
маш одоо юу лээ чадварлаг, гайхамшигтай, халуухан үнэхээр мундаг өөртөө ихтэй чадварлаг хинэж доор орохооргүй. За түүний чиний сэтгэлийн үг нь болохоор гэхдээ ингэж хэлж байна. Групп номер 2 та одоо хүлээж авах хэсгээ өөрөө шийдэхэндээ би гаяа одоо ганцаараа баймаар байна гэдэг юм. Чиний сэтгэлийн үг орж ирж байна. Таны энэ амар heartbreak буюу хинэж сонсморгүй харилцаа болохоор харилцаанд байя гэж шийдсэн байгаа даа болохоор нэг сонсох нь хэрэгцээ байгаа. Гэхдээ групп номер 2 таны хүн яг одоо би ганцаараа баймаар байна. Өөрөө өөртөө гол баймаар байна. Би дотгошоогоо ормоор байна. Дотоод ертөнцөө зэгцлэх зүйл надад амар их байгаад байна гэж хэлж байна. Энэ нь гэхдээ заавал шууд салъя гэж байгаа юм биш те. Салъя гэсэн санаа байж ч магадгүй байхгүй ч магадгүй. Тэгэхээр тэр нь чухал биш. Юу нь чухал вэ гэхээр энэ хүн зүгээр хувийн орон зайтай баймаар байна. Чин сэтгэлийн үн яг одоо би хувийн орон зайтай баймаар байна гэж хэлж байна. Тэг яг одоо ийм харилцаанд шаардагдах ийм дүрлэлцэн их гал надаас гарч ирэхгүй байна. Тэгээ харилцаанд дах ийм дүрлэлцэн их гал надаа яг өндөө жоохон тухгүй байна. Тэгээ чи яс хичээгээд танд хэлж байгаа шүү дээ. Чи хичээгээд байх юм бол намайг өөрийн болгож болж чадна. Тэгээ энэ нь ч гэсэн надад тухгүй байна. Тэгээ надаа яг одоо маш их хувийн орон зайл маш хэрэгтэй байна гэж хэлж байна. Үнэхээр ойлгомжтой. Гэхдээ танд дургуутсан юм гэхээсээ илүүтэйгээр танаас сүрдсэн тал байна. Вау, энэ эмэгтэй амар хүчтэй. Би энэ эмэгтэйд яг дийлдэх нэ. Энэ эмэгтэй намайг яаж зохицуулах нэ. Яана гэх. Тийм мэдрэмж бол байна. Гэхдээ нэг талаараа гайхширсан биширсэн. Нөгөө талаараа яана гэх. Тийм тэгж бодсон тал бол харагдчихээн. Таны дургуутсан, доогуур харсан тал бол юусоо байхгүй. Гэхдээ яг яалтчгүй энэ хүн хувийн дотоод ажиллаа хиймээр байгаа. Өөрийн хувийн орон зайгаа хамгаалмаар байгаа. Тухтай баймаар байгаа. Тэгээ өөр хүнийг амьдралтаа оролцуулахгүйгээр тухтай баймаар байгаа тал маш хүчтэй харагдаж байна. Энэ хамгийн ихэнд гарч ирсэн үзэр нь. Тэгээ ерөөсөө юм гал цогтой юм мэдрэх хүсэл байхгүй байгаад байна. Тэгээ та түүний урд юу гэдэг нь хамгийн хөөрхнөрөө очоод амар лаг селфи энтер ингээл явуулж бол ингээл агаал тэгэх тусам энэ хүн ингээд жоохон тохгураад би яг одоо энийг хүсэхгүй байна гэсэн мэдрэмж нь илүү ч хангардаг гэж харагдаж байна. Яагаад бол энэ хүн галыг хүсэхгүй байна штэ. Галыг хүсэхгүй байна. Гал тэгэхээр чи хүн хөөрхөн болно, татна, найрна. Тэ за та эрэхтэй өмж магадгүй эмэгтэйгийнхөө цонхныхоо доор очиод гитар тоглоно гэх энэ ч дандаа нэг галын эрэхтэй үйлдэлүүд байгаа. Тэгээ энэ хүн ерөөсө галын энергийг яг одоо хүсэхгүй байна. Үнэхээр хүсэхгүй байна. Гал биш шүү. Галанд ерөөсө бэлэн биш. Тэрийг хүлээж авахд бэлэн биш. Тэрийг гал энергийг солилцоход бэлэн биш. Тийм байдалтай байна. Энэ хүн зүгээр л орон зайгүй хэрэгтэй байна. За үүн дээр би яг сууныгийн хүнийхээ хувьяас уншлагатай хамааралгүйгээр хэлэхэд бол би одоо ихэр дүлтэйгөө суудсан нэг гэрт орцсон байгаа даа. Тэгээд миний зүгээс хэлэх юм бол би ч гэсэн өөрийнхөө ихэр дүлийнхөө хил хязгаарыг хөндлөх шаардлага байдаг. Тэр хүн ч гэсэн миний хил хязгаарыг хөндлөх шаардлага байдаг. Гэхдээ яадаг вэ гэхээр эрэгтэй хүн надтай миний нөхөр хүн угаасаа миний хил хязгаарыг хөндлөх тал дээр угаасаа мэддэг чаддаг гэж одоо хэлэх юм уу? Тэгээ эмэгтэй хүний зүгээс хэлэхэд эмэгтэй хүн бид нар өөрсдөө эрэгтэй хүнд хамаагүй хүрэх ингээд шахаад энийг ингээд ингээд жоохон шахах гэдэг тал байдаг гэдэг би анзаарсан. Эмэгтэй энерги, эрэгтэй энерги жоохон шахах гэдэг, жоохон халтах гэдэг тал байд юм байна гэдэг би анзаарсан шүү. Тэгээ эрэгтэй хүмүүс л угаасаа эмэгтэй хүнийг шахаж болохгүй, хөндлөх хэрэгтэй. Тэгээ хүсээг багт нь бэлгийн ярилцсан орохгүй гэдэг ч юм. Энэ бол угаасаа айгүй ойлгомжтой нийгэм айгүй сайн ярьдаг тий. Тэгээ магадгүй илүү сайн ярих шаардлагатай. Гэтэл нөхрийнхөө тэгээ нөхөр хайртай хүнийхээ краш эрэгтэйгийнхээ хил хязгаарыг бас хөндлөх хэрэгтэй. Үгүй гэсэн бол үгүйг нь хөндлөх хэрэгтэй. За тэр үгүй гэж байгаа худлаа буруу нь яах вэ тий? Худлаа буруу юмд өгөө гэж хэлээд ингээд үнэхээр хүсэж байгаа юмд өгөө гэж хэлээд тэр мөр нь яах вэ? Тэгээ амаараа өгөө гэж хэлээд байгаа юм болвол тэгээд тэрийг тухайн үед нь хөндлөх хэрэгтэй. За магадгүй үнэхээр шахмаараа байл за өгөө гэдэг чинь сонсож байна. Гэхдээ би чамаа жаахан ятгах болох уу гэдэг тий. Ядаж нэг жоохон ятахаас өмнө хүрхээс өмнө ингээд жоохон давшилхаас өмнө зөвшөөрлийн асууж масуух гих жишээ нэ тий ядаж
тэр мөр нь ерөөсөө эмхтэй хүмүүс байхгүй байгаа харагдаад байдаг шүү. Тэгээ таны энергин дээр юм дандаа давширсан энергиуд аюу хүчтэй харагдсан. Энэ гэдэг тийм муухайгаар биш. Үнэхээр амбицтай, үнэхээр хүчрэх энэ хараа энэ хөдөлж байгаа тэрэгний үзрэн энэ маш тууштайгаар бууж өгөхгүй явж байгаа. Зоосын ханхуугийн энерги байна. За тэгснэ бас дахиад морин дээр суудсан юм гал халуун өөртөө ихтэй хүний юм энерги байна. Ерөөсөө л энэ энерги ингээл энэ хүнлүүл яваад байна те. Тэгсэн чинь энийхэн царайг нь хардаа би нойртуулаад харуулъя. Энэ чаавас энэ бүх үзрүүд ингээ аваад энэ дүр зурглалынхын story буюу зохиолыг харах юм бол энэ таны энерги байгаа байхгүй энэ 3 үзэр гэд ийшээ явсан чи ирэх хүн гэд ингээ хатан царайтай яана гэд ийм царайтай байгаад байгаа ч таны энерги яалтчгүй. Тэгэхээр би энэ ялангуяас танд энийг хэлье гэж бодлоо. Тэгээ эрэгтэйгийнхээ хоёулаа хоёр хамт харилцаанд байж болно ингээ тэр хүн танд өгөө гэж хэлж байгаа цалын гэсэн үг биш ээ. Тэгээ би яг одоо ганцаараа баймрана гэж байгаа тань дургу гэсэн үг биш ээ. Эрэгтэй хүмүүст ч гэсэн хувийн орон зай хэрэгтэй гэдэм аа л гэж хэлэх гэсэн. Тэгээ би ерөөсөө хүн дээр цууж авдаг. Надтай тэгж муухайгаар ч өгөө гэж хэлдэггүй бойл ингээд хэрвээ би бүр амар давшлаад шахаад ингээд би өөрөө муухайгаар давшлах юм бол надад мэдээж эргүүлээд надад муухайгаар өгөө гэж хэлэх нь тодорхой. Тэр хүн ч өөрөө орон зайг хамгаалах гэдэг шүү дээ. Тэгээ тэр хүн тэгээ дээрээс нь миний нөхөр бүтээч чи хоёулаа аутизмтай учраас аутизмтай хүмүүст хувийн хязгаар гэдэг зүйл маш чухал байдаг. Тийм учраас би өөрөө ч гэсэн ойлгодог. Гэхдээ бид хоёр ингээ хэлчихээр амар хүндийн юм шиг сонсож иж маа харилт битүүрийн харилцаа амар хүндийн юм шиг сонсож иж магадгүй яг үндэ битүүрийн харилцаа маш гал халуун. Тэгээ гал халууныгаа тэгж дэлгэж ярьдаггүй яах гэж тэгж ярих юм бэ те. Тэр гал халуун хосын хоорондох гал халуун зүйл гал тэр хосын хооронд бол үлдсэн зүгээр. Тийм тэгээд энэ хил хязгаараа тэр хүний тав тухыг нь хүндлэх тусам, хувийн орон зайг нь хүндлэх тусам үгүй гэж хэлж байгаа хүндлэх тусам энэ итгэлцэл үүсэх тусам харилцаа бас гал халуун илүү тотнолох боломж үүсдэг юм шүү гэж тань хэлмээр байна. За групп номер 2 миний зөвлөгөө бол юм байлаа. Тэгээд энэ уншлагын сахиусны зөвлөгөө биш зүгээр л миний зөвлөгөө байсан. Миний зүгээс хэлэх зүйл байсан. Та үүнийг маш сайн ухаамсарсан ч гэж магадгүй. Гэтэ бусад хүмүүс манай эмэгтэй хүмүүсээс жоохон энийг мэддэггүй болов уу. Тэгээд эмэгтэйнийхээ асуудлыг хэлээд эрчүүдийнхээ асуудлыг хэлж ивэл бас илүү сайн хүлээж авдаг юм шиг тий. За тийм ээ. Одоо бүгд нэмэлт хэсэг лөө шилжиж нэмэлт хэсэг дээр болохоор яг сахиусныхаа үгийг сонсъё. Сахиусныхаа үгийг сонсчоод хэдий хугацаагаар энэ хүн тань нааштай болох вэ? Хэрвээ нааштай болох бол гэдгийг хараад өгье. Гэхдээ үүнээр анхааруулга өгье. Хугацаатай холбоотой хариултууд таруулахаар ер нь баттай барьцтай гарч ирдэггүй. Гэтэ маш олон хүмүүс сониучрахдаг. Тийм болохоор би харах гэж оролдох болно. За нэмэлтийн хэсгийн сахиусны зөвлөгөө ба хизээ хугацаанд нөхцөл байдалд эрдэх вэ гэдгийг сонсохыг хүсэж байгаа бол доорх description ба comment хэсэг дотор холбоос байгаа. Тэр холбоос дээр дараад шууд тэр холбоосоор яг одоо аваад үзэн шүү. Ерөөсөө чатаар бичиж авах шаардлага байхгүй. За тийм нэмэлттэй хасаа өмнө сайхан мэдрэмжтэйгээ холбогдож байгаад аваад үзээрэй. За туудахгүй болцсон. За групп номер 3 уншлагада тавтаа морил та Otter and Cattail буюу халиутай хөзрийг сонгосон байна. За энэ хөзрийн тайлбар нь амар амгалан гэдэг юм утгатай хөзрэн 39-ийн тоотой. За тэгэхээр шууд энергийн шалгалтаас нь бүгдээрээ эхлэе. За энергийн шалгалтын үеэр групп номер 3 нь яг таны групп мөн гэдэг баталгаа орж ирэх юм байгаа. За тэгээд баталгааныхын үеэр ямар ч мэдээлэл гарч ирж болно. Ямар ч зүйл гарч ирэх боломжтой байгаа. Тэгээ гарч ирж байгаа зүйл нь заавал тийм ойлгомжтой зөвлөгөөч биш юм үг гэдэг ч юм уу те дүр зураглалч гарч ирж болно. За сахиусны групп номер 3-та зөв сонгосон хэсгийг батлаад өгөөрэй. Nine of Pentacles, you see зоос юм хөрхөн хар муур. Диггүй хөрхөн хар муурын зураглал гарч ирж байна. За 9-ийн зоос доош харчихлаарэ харилцаа холбоонд байгаа ганцаараа биш байгаа үнийг илтгэж болно. За дахиад үзэрнүүд харъя.
Дандаа юм бөөрхий, цагираг хэлбэртэй, дуурах хэлбэртэй 3 зураг гарч ирлээ юм цагираг хөдөлгөөнтэй. За, temperance тэнцвэр алдагдах, мэлхийн ордын үзрээс аж болно. Хит өөрийгөө хамгаалах, хит өөрийгөө бүгэх гэдэг ч юм уу те. Six of Swords, 6-гийн ээлд энэ болохоор байдал өөрчлөгдөхгүй байх, гацах. За яалтчгүй нэг юм гацсан энерги бол байна. Энэ муурны дүр зураглыг харсан ч гэсэн нөгөө нэг муурч ийм нэхмэлийн утсаар тоглож байгаад өөрөө орооцолддог доо. Тэгэхээр орооцолдон гэдэг ийм үг хүчтэй орж ирж байна. Нэг цагиргандаа гацах, нэг юм давтан хийх, нэг юмнаас гарч чадахгүй байх, нэгэн зүйл урагшлуулахгүй байх, нэг юм олон удаа давтах, циклээр давтах. За тэгээ энэ нөхцөлд байгаа зүйлсийнх нь баланс нь яг эрх тэгш биш байх, нэг нь илүү тоох гэдэг ч юм уу тийм. Нэг нь илүү их энерги зарцуулах, нэг зүйлд илүү давмгай хэмжээний энерги зарцуулах. Их мэт ийм энергинууд гарч ирлээ. За тэгэхээр саяны энергийн шалгалтаас уншлах нь яг мөн хэсэг нь бол тодорхой болж өгсөн байгаа. Тодорхой хэмжээнд за мөн байна гэж ойлгомжтой болж эхэлж байгаа. За зүүн талын хүн таны хөзрийг харъя. Зүүн талын хүн таны хөзрийг болно. Баруун талын хөзр нь түүний хөзр байх болно. За энэ хөзрийг хавтайхан сураад гараад ирлээ. За тэгээ зүүн талын хүн, баруун талын хүн хоёрын нь байрлал нь солигдож болно. Хэрвээ улаан цам солигдсон байвал танд маш ойлгомжтой тодорхой байх юм шүү. За баруун талын хүний энерги, the Fool, шинэ эхлэл, мөнх гэдэг үзэр, Three of Swords, 3-ын ээлж шархалсан, өнгөрсөндөө шархлах, шархандаа гацах гэдэг энерги нөгөө хүний талд гарч ирж байна. За та хоёрын харилцааны энергийг харъя. Knight of Cups, хоёулаа хөгжил дээр анхаарсан, дотоод ангаалт дээр анхаарсан, нэгнээсээ суралцах, ялангуяа тэр хүн танаас суралцах гэх мэт энерги бол гарч ирж байна. За түүний таны түүний талаар бодол мэдрэмжийг харъя. Page of Swords, хүүгийн ил доош харсан. Таны үзрнүүд их хвчлэн унаж орж ирж байна, өөрөө суглагдаж. Тэгэхээр та өөрөө хувь заяагаа их удирддаг хүн байж болно. Хувь заяагаа өөрийнхөө гар татгсан байдаг хүн байж болно. За түүний таныг их бодол ба мэдрэмж, Four of Swords, Ace of Wands. Okay, the star ирсэн. За энэ харилцаа яг юм жоохон сөрөгдөө гэдэг хэцүүдүү хөзөрнүүд доош ер нь хөзөрнүүд жоохон доошоо гараад ирсэн байгаа ч гэсэн надад бол энэ харилцаа бас тийм ч хэцүү муухай харилцаа гэж бол яг шууд харагдахгүй байна. Тэгээ нэлээд олон доошоо харсан үзүүл гараад ирсэн. Нөгөө нэг Ace of Cups, нөгөө нэг аягны лаг хөзөрнүүд нь байхгүй байгаа ч гэлээ. Бас тийм амар муухай харилцаа гэж бол би арай хэлэхээргүй юм байна. Харилцаа гэдэг ч юм уу тий. Та хоёрын энерги, хоорондын энерги бас тийм ч муухай бол биш аа гэдэг. Ялангуяа энэ аягны хүү яг голд ороод ирсэн тий. Тэг хүмүүс ч харилцаад ажгүй байгаа ч гэсэн тэр тухайн харилцаандаа тэр энэ хоёр хүмүүс юучлал юуг туулж болно, янз бүрийн мэдрэмжийг мэдрэх, туулах, өөрчлөгдөн, хувьсан, өөрийгөө эргэцүүлэн өнгөрснийгөө өсгөж гаргаж ирж бодно гэдэг ч юм уу тий. Янз бүрийн юмыг л туулж болж идэг. Тэгээд таруу үзрэн энэ гоё харилцаа, энэ асуудал байхгүй нэ гэж хэлхийн оронд за энэ хүн яг одоо сэтгэлийнхаа гүндээ ийм зүйлийг туулж байна гэж хэлж болох гээд байдаг. Тэгээд тэр талаас нэлээд хүмүүс яана би тэр харилцаа гоё биш юм болоо гэдэг их гээд байдаг. Хүмүүс таруу уншлагаасаас нөө би тэр харилцаа гоё биш нөө болох юм болохгүй нэ гэж асуух гээд байдаг тий. Гэтэл таруу уншлах хизээш тэр талаас нь бараг харуулдаггүй. Оронд нь яг одоо туулж байгаа энерги яг одоо амьдралдаа юу явж байна. Хүн тэгээ байнга л их бага хэмжээний дотоод гадаад сорилтуудыг туулаад явж идэг. Тэр нь л гарч ирж байна да гэж би хэлэхээр юм байна. Five of Pentacles, 5-ын зоос. За. Окей, за тайлцгаая. За нөгөө хүний хувьд бол ийм өнгөрсний шарх зөндөө байна. Өнгөрсөнд гологдсон, хангалттай байж чадаагүй, үнэлэгдэж чадаагүй, гоё яаж чадаагүй, бусдын таны хувьд эсвэл бусад өөр хүмүүсийн хувьд гоё яаж чадаагүй тал
түүнд бол харагдаж байна. Тэгээ та бас түүнийг өмнө нь голдогч байсан байж магадгүй, голоод чи хангалтгүй байх гэх сэтэл мэдрэмжийг өгдөг байсан байж болцоошгүй. Тийм бол түүндээ нөгөө хүн яг одоо жоохон хорогдсон гэдэг ч юм уу, яг тэр зүйлд яг одоо нүүр тулаад явж байна. Би хангалтгүй байсан даа, эсвэл би хангалтгүй байдаг даа. Би гологддог доо гэдэг ч юм уу те. Тэгээ өнгөрснийхаа зүйлсүүдийг нэлээд боловсруулж байгаа, харж байгаа байдалтай байна. За хамгийн сөргөөр нь харах юм бол энэ хүн таныг өөрчлөгдөхгүй гэж мэдэрсэн бодсон байж болзошгүй. Энэ хүн хизээж өөрчлөгдөхгүй. Групп номер 3 өөрчлөгдөхгүй, намайг голсон хിവэрэ байх болно. Тэгтээ өмнөх шиг харьцдаг хിവэрэл байх болно. Угаасаа л байдал иймэрээ байсаар байх болно. Угаасаа хүн болгол ханттай ингэж харьцдаг гэдэг ч юм уу. Иймэрхүү бодол мэдрэмж болон байр суурь дээр нөгөө хүн байна. За таны талд харин юу тохиогоод байна вэ? Таны талд болохоор ийм нэг сонио ядаргаатай мэдрэмж харагдаад байна юм. Ерөөсөө яагаад ингэж юм нэг л юм яг байх ёстойгоо байхгүй байна даа гэх нэг юм дотроос зуурсан гэх нэг юм гэд. Тэгээ гаднаасаа байдал окей гэж болцсошгүй. Тэг яг үндэ байдал хувь зайны үед ч гэсэн яг үндэ байдал окей тэгшэрсэн ч гэж болцсошгүй. Гэхдээ таны өөрөө таны дотоод ертөнц таны юмыг бодож байгаа байдал таны хүлээж авч байгаа мэдрэмж нь болохоор нэг л юм болохгүй байна. Яагаад ингэ яагаад нөхцөл төгс болохгүй байна вэ? Гэт ингээд таны үнэхээр дотроос зуураад байгаа тал бол харагдаж байна. За тэгээ та болохоор нөгөөдөгтөөгөө чөлөөтэй нөгөө хүнтэйгээ маш чөлөөтэй ярилцаж чадахгүй байгаа дээрээ бохомдол байгаа харагдаж байна. Яг огт ярилцдаггүй хүмүүс бол биш байх. Огт ярилцдаггүй гэсэн үг бол биш. Гэхдээ хэрвээ та хоёр хоорондоо ярилцаж болдоо. Гэтэ блог энтер байхгүй болвол тодорхой хэмжээнд ярилцдаг болвол яг энэ хүнд яг үнэхээр яг хэлмээр байгаа санаа оноогоо бүгдөнгө нь хуваалцаад хоёлаа ингэ тгий гэж хэлэх тиймэрхүү зүйлс нь хаалттай байгаа дээр та хоёр жоохон ундуудсан байна. Энийг өөрөө бас мдээгүй ч гэж болцоошгүй. Одоо ингэ хэлэнгүүд нэрээ тийм байна штэ гэж сууж болно. За таны мэдрэмж бол яалтчгүй ингэ зуурцсан байдалтай байна. Зуурах дотроос зуурах гэж ярьдаг да. Ингээд яасан гоё амьдрал ингэ өглөөс ирээл амьдрал маш гоё байна. Бүх юм зөв эргэж гин, харилцаа бүх юм гоёор байна гэд энэ нь амар дутуу байгаад нилээн та бохомдолтой байна, ундууцалтай байна гэж харагдаж байна. Тэгээ том зурглаар харах юм бол та хоёр зүгээр л учраа олох гэж оролдож байгаа хоёр хүмүүс гэж болно да. Зүгээр л миний өнцгөөс ингээ би гадны хүнээс харах юм бол энэ хоёр хүн зүгээр л учраа олох гэж оролдож байна да гэж бол хэлэхээр юм байна. Тэг хүзэр бас юу гэж хэлэх нь. За одоо л харилцааны байдал нь бол юм байна. Одоо үүн дээр түүний зүрхнийх нь чин сэтгэлийн үг. Вау. Шууд үсрээл нөгөөний гоё аягны үзэр мүзэр гэдсэн тэр нь гараад ирлээ. Түүний таныг их чин сэтгэлийн үг. Зүрхний нандин чин сэтгэлийн үг нь юу вэ? Тэрийг нь харъя. Эхэнд гарч ирсэн үзэр нь бол маш их чөлбөгдөлтэй. Тантай сайхан амьдралтай байх, гэр бүлтэй байхыг хүсэж байна. Утгаа яж болно. Эсвэл тантай хамт биш үнэхээр тантай хамт байхгүй гэж хэлсэн бол би өөрөө сайхан амьдралтай баймаар байна гэж хэлхийг хүсэж болзошгүй. Гэтэ энэ үзэр яалтчгүй яг танд хандаж хэлж байгаа учраас тантай л гоё амьдралтай баймаар байна гэсэн санаа бас байх магадлал нэлээд өндөр байна. За өргөжлүүлэн харъя. The Tower. За тийм хоёрын дунд зөндөө хэрүүл маргаанд тохиодог эсвэл тохиож исэн байж болзошгүй. Тэр талаар хэлж जैन тэгээд хоёулынгийнхэн дунд зөндөө асуудлууд байсан, байхч болно байх. Гэхдээ энэ болгоныг би ямар ч хамаагүй аргаар яаж хийж агаад ямар ч хамаагүй сэргэлэн аргаар даваад гарахыг хүсэж байна. Тэгээ маш сайхан гэр бүлтэй, аз жаргалтай бас хүүхдүүдтэй болохыг хүсэж байна. Гэр бүл зохиохыг хүсэж байна, төгс амьдралаа авахыг хүсэж байна. Би чамтай гоё амьдралтай байж болно гэж би боддог. Тэгээ ирээдүйд ч гэсэн асуудлууд үүснэ хаа гэж би боддог. Гэтэ үүнд би бэлэн. Үүнийг яаж хийж аваад ямар ч хамаагүй би үнэхээр бүр ямар ч хамаагүй аргаар залхаа болохоо аргаар ч хамаагүй хэл зүү үедээ зүү хэлэх ёстой юм. Хэлээд ч хамаагүй шулуун бус аргаар ч хамаагүй энэ янз бүрийн асуудлуудыг тойроо тэгээ чамтай мөрөөдлийн амьдралыг л авахыг хүсэж байна
гэж чин сэтгэлийн зүрх нь хэлж байна. Тэгээ хэрвээ энэ таны талаар биш таны талаар л ах гэж би бодож байна. Таны талаар биш болвол би ер нь ийм баймар байна гэсэн үг болж таарж байгаа. Гэхдээ таны талаар болов. За энэ 3 үзэр нисэж орж ирлээ. Дандаа нисэж орж ирсэн. Жохон хүүхаа гэсэн хөдөлгөөн байж болзошгүй. 5-ын цус дахин гарч ирж байна. 10-ын сава дахин гарч ирж байна. За надад бас ийм нэг айдас байдаг. Би зөндөө хичээгээл хахад миний хичээл зүтгэл бүгдээрээ өрн таран болвол яах вэ? Хичээгээд гологдсон хിവэрэ байвал яах вэ? Хичээгээд би хаягдах гудамжинд гарах гэдэг ч юм уу те. Шууд утгаараа би хизээч үнэлэгдэхгүй бол хангалттай сайн байж чадахгүй бол яах вэ гэдэг надад айдас надад маш хүчтэй байдаг. Тийм учраас би ерөн л өөрийгөө хангалттай биш, үнцэнтэй биш гэж бодож байгаа учраас чамтай тулгарах асуудлуудыг янз бүрийн сонин арга мэх ашиглан байж даван туулнаа гэж шийдсэн байдаг. Тэгэхгүй бол өөр аргаар би бол даван туулах чадал надад хангалттай бол байхгүй гэж би боддог. Надад ийм нэгэн айдас байна гэж байна. За хүзэр унлаа. The Hanged Man. Юу засан унсан үзрийг авах гад ширээгээ хөдлөсөн чинь өөр үзрүүд нэмээд унаад бөө юм болчлоо. Тэгээ хамгийн сүүлд сөхцөө үзэр нь The Lovers байлаа. Окей. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр би хөзрөөр бүр ийш тийшээ таран болоод бүр нэлээд шидэгдээд унтсан, нэлээд өндрөөс унтсан болохоор тэгээ нөө амар гулгадаг үзэр учраас тэдрийг авах гэж ийш тийш гүйсээр адил хамсгаатчлаа. Тийм тэгэхээр таны энэ хүний дотоод мэдрэмж нь ингээд юм ингээд тараад, бутраад хэцүүдэнгүүт нь ингээд бүр үнэхээр сандчдаг гэсэн үг. Үнэхээр сандчдаг ингээд бүр ийш тийшээгүйгээ те. Одоо яах гэх амар сэтгэл төвшөөртэй байдаг гэсэн үг. Feelings гэдэг энэ үзраас гарч ирсэн. Энэ унс үзрийг авсан байхгүй юу? Хайр. Вау, тэр таны танд бүр маш их мэдрэмжтэй. Маш их сэтгэлтэй. Тэг амар их санаа зовдөг. Тэр хэмжээгээр санаа зовдөг. Тэр хэмжээгээр энэ харилцаа нуурж унаа байхгүй болчих үү дээ. Миний хичээл сэтгэл таран болчих үү дээ. Тэ эсвэл ингээд нэг юм ингээд балраад байхгүй болох үед нь тэрийг нь би зохицуулж чадахгүй байх үү дээ. Би тэр зохицуулж чадахгүй байх үү дээ. Тэг гол нь түүний санаа зовлол нь би чадахгүй байх үү дээ. Би надад хангалттай мэдлэг байхгүй, надад хангалттай мэдээлэл байхгүй, арга чарга байхгүй гэдэг ч юм уу те. Эсвэл би өөрөө ер нь хангалттай биш гэдэг ч юм уу. Иймэрхүү юмд амар сэтгэлэн төвшдөг, амар санаан зовдөг тийм хүн байна. Тэгээ тойрын харилцаа гоё байх үед болохоор яана бутарчих үү дээ, нэг юм болчих үү дээ, нэг юм байха болчих үү дээ ингээ айдаг юм. Айгу санаа зовдөг, санаа зовмжид сэтгэл төвшөөртэй хүн байна шүү. Групп номер 3 танаа хүн тийм хүн байна. Амар аимхан хүн байна. Өөрийгөө маш их голдог хүн байна. Тэгээ өнгөрсөндөө угаасаа яалтчгүй айгүй хүчтэй голодоо тэрнээс нь болоод амьдрал нь өрн таран хийсэн, баларсан яг юм түүх таны хүнд байгаа байх гэж би бодож байна. Та бас хоёр анх нийлж ах та гэдэг ч юм уу те. Түүхэндээ түүний та айгүй хүчтэй голж исэн, амар араасаа гүйлгсэн гэдэг ч юм уу те. Ийм дурсамж бас байгаа ах. Тэгээ чааваас мань хүн тэдрийг яг одоо боловсруулж гин, тунгааж гин. Чаас ангаах гэж хичээгээд л ах шиг байна. Гэтэ ангаагдаагүй байна. Тийм байна шүү. Групп номер 3 миний зөвлөгөө бол энэ хүнтэйгээ жоохон зөвлөхөн хандаа санааг нь тайвшруулж өгөөд гэдэг ч юм уу. Тэг харилцаа бутрах үед яад ингээ арга чаргаас нь хүргэн зааж өгдөг ч юм уу. Жоохон санааг нь амраад өгвөл хөөх юм болов уу да гэж бодлоо. За одоо нэмэлт хэсэг рүүгээ шилжээ. Нэмэлт хэсэг дээр нь болохоор сахиусны харилцааны талаар ямар бодолтой байна. Сахиус нь та хоёрт юу гэж зөвлөхөр байна гэдгийг нь хараад өгье. За хэрэг нэмэлтийг авахаар болвол description дотор холбоос нь шууд бэлэн байж байгаа. Тэрэн дээр дараад яг одоо үзээд яг одоо авах юм шүү. Чат руу бичиж авах шаардлагагүй шүү. За тэр тоодохгүй болзъя. Баярлалаа.